үйлдвэрлэгч. Одоо ингээд санаа нутаг дэвсгэрээр ийм чухал арга хэмжээ болж байна. Санаа үйлдвэрлэлийн хэр нөлөөлөхгүй одоо ер нь олон ийм хэрэгч нар Монгол бас бий болж сайжрах хэрэгэд хэлсэн шүү дээ. Тийм. Энэ одоо цаашдаа ер нь бас үйлдвэрлэлд яаж нөлөөлөх юм хэрэгтэй зүйл юм гэж байна. Энийг сонсогдох юм уу? Зүгээр ярих юм уу? За тэгэхээр өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн одоо санаачилсан цагаан алт хөтөлбөрийн хүрээнд энэ хоньны ноосыг бэлтгэх яг энэ сезонны үед хоньны ноос хэргэх улсын аварга шалгаруулах гар хайчаар буюу одоо цахилгаан хайчаар шалгаруулах ийм одоо тэмцээнийг улс орон даяар энд зохион байгуулж байна тий. За энэ нь одоо ялангуяа манайх энэ Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг. Манай компанийн хувьд яг энэ ноос бэлтгэлийн үед энэ сурталчилгааг явуулснараа малчид одоо ноосоо бэлтгэх тэдэнд одоо яаж ноос бэлтгэх талаар аргачлал шинжилгээ ухааны талаасаа бас олон илтгэлүүд тавигдж байна. Тэгэхээр энэ ер нь хөгжсөн оронд бол одоо хонь хэргана гэдэг асуудлыг энэ цахилгаан хайчаар хийдэг юм байна. Тэгээ манай малчдын өмнө бол хонио хэргана гэдэг бол одоо нэлийн хүндрэлтэй асуудал болсон. Тэгэхээр энийг бол одоо цаашдаа дэлхийн энэ технологийн төвшнийг оруулж ирэх ийм үндэслэл нь болж байна. За энд одоо энэ хэрэгж байгаа улсууд бол мэрэгжлийн бэлтгэгдсэн хүмүүс байдаг юм байна. За гадны шүүгчид ирж шүүж байна. Манай эрдэмтэд судлаач нар бас шүүж байна. Тэгэхээр миний сонссноор бол 1 минутын дотор минут хүрэхгүй хугацаанд хонь хэрэгжиж байна. За энэ хэрэгснараа нэгдүгээрт одоо малчны хөдөлмөрийг хөнгөвчж байгаа арга. За нөгөө талдаа бол ноосны гарц 400 грамаар илүү гарч ийн гэж байна. Энэ илүү гарснараа дахиад малчинд орох олдго нэмэгдэж байна. Үйлдвэрт нэг хоньноос авах ноосны хэмжээ бас нэмэгдэж байна тий. За тэгээ манай гар хайчны уралдаан бас болж байна. Тэнд бас 3 минутыг хэрэгжиж байна гэж байна тий. Тэгэхдээ тэр энэ аль нь бол одоо мэрэгсэн хүмүүс хэрэгж байгаа. Манай гар хайчнаас гэсэн энэ мундаг хүмүүс яригдж байгаа тийм. Тэгэхээр энэ сурталчилгаа бол одоо энэ зориултаар явагдаж байна. За тэгэхээр энэ бол одоо энэ цагаан алт хөдөлгөөнийг хэрэгжихэд малчид үйлдвэрт ноосоо яаж бэлтгэж өгөх үү? Тэтгэл дээр мал үржлийн албаны хүмүүс зарим малчдын ирээд эрдэмтэн докторуудын энэ хонь үржүүлэх хоньны ноосны бүтэц тэгээ ургамал энтэйгээ зогцоод яаж одоо цаашдаа ямар муу тал юу вэ, сайн тал юу вэ? За тэгээ шавж мөвч талаасаа яаж ингээд хөдөлж буй сургуулийн эрдэмтэд шинжлэх ухааны технологийн их сургуулийн эрдэмтэн судлаачид олон илтгэл тавилаа. Үүднээс биднээс янз бүрийн санал авлаа. Тийм харилцан ярилцлаа. За хөдөлж буй яам өөрөө оролцох төрийн бодлого малчдын урамшууллыг одоо яаж өгдөг болох уу, яаж сайжруулах уу гэдээ ингээд олон талын ямиг талаас нь ингэж ярьж байгаа. Ийм цогц арга хэмжээ болж байгаагаар онцлог байна. Дээрээс нь энэ өөрөө Монгол анх удаа зохион байгуулсан. Дахиад Монгол хоньны ноосоор ямар бүтээгдэхүүн хийсэн бэ гэсэн үздэгэн гарсан байгаа. Энэ дэвшлийг бас харуулж чадчих байгаа, тийм ээ. Тэгэхээр ийм одоо улсын хэмжээний ажлыг зохион байгуулж байгаад үйлдвэрлэгч бид нар бас баяртай байна. Одоо нэг асуулт байна. Манай үйлдвэрлэгч гисмэн таамнаас түүхий даадгийн одоо хитараа юм За манай компани хоньны ноосны жилднийг 1000-аас 3000 тонн хоньны ноос авдаг. За тэгээд яманы ноолуурыг бол одоо бас тодорхой хэмжээгээр аавна. Тэгэхдээ манай компанийн хувьд бол хоньны ноосноос одоо нарийн ширхүүд ноолуурдаг ширхтийг ялгаад Монгол анх удаа утас хийгээд даав хийсэн. Бас нэг давуу тал нь хоньны ноосыг яманы ноолууртай холж байгаа. 30% яманы ноолууд 70% хоньны ноосыг холиод бүтээгдэхүүн хийхэд бараг 100% ноолуурчлаад ойролцоо тийм сайн бүтээгдэхүүн гарч чадж байгаа. Ийм одоо онцлог компани. Дахиад хоньны ноосыг одоо химийн шилжилттэй холж байгаа. Тий.
химийн ширхэг гэдэг байгаа нь полиэстер акрилтэй холж байгаа. Тэгэхээр ийм холиотой бүтээгдэхүүнүүдийг одоо Монголд бас гаргаж ирж хоньны ноос эсхий хивс хийдэг байсан бол арай өөр бүтээгдэхүүн боломжийг бас гаргаж ирсэн. Ийм онцлогтой. Ямар үнээр авч байгаа одоо яг ийм Үн бол адилхан. Үн бол одоо үйлдвэрүүд бид нар бас нэг тодорхойлж байдаггүй. Үн бол ноолуур ноосон дээр дэлхийн зах зээл тодорхойлж явдаг. За тэгээд энэ жил бол одоо Америк хятадын худалдаа инээ тэрийн асуудлаас болоод бид нар сая ингээд хятадаар яваад ирсэн. Тэгэхээр ноос ерөөсөй борлохгүй хань шиг муутай байгаа. Тэгэхээр манай үйлдвэрлэгч нар өчигдөр ярьж байгаа нь бол нэг хоньны ноосыг Улаанбаатар хотод 1500 төгрөгөөр аавна гэсэн ийм одоо прогнозтой байна тий. Тэгэхээр энэ жил бол арай хямдхан авах шиг байна. Ягаад гэвэл энэ одоо уган цагаан алтын хөтөлбөрийн өрөөнд үнэтэй аавна гэж бодож байсан. Тэгээд дэлхийн зах зээл бид нарыг мэдэх ёстой одоо ямар ч боломжгүй ийм нөхцөл байдал тий. Тэгэхээр уг нь манай хувьд Төв аймгийн Баян цогтод байдаг малчид өөрсдөө хоньоо ярахчаад өөрсдөө шууд аваад ирэх юм бол арай үнэтэй өгөөд тэгээ падана авчин дунд нь одоо дэлхийн нийлүүлэгчгүй байв. Тэгэхээр энэ дээр бас одоо бодцоод ажлууд одоо зөв байх тий.